ChatGPT дээр хэрхэн овсын хэрэглээндээ ашиглаж болох вэ талаар үзцгаая. За мөн ChatGPT дээр зарим нэг одоо хүмүүсийн төдийлөн анзаарч мэддэггүй одоо тохиргоонуудыг бас хэлж өгөө. Бүгдээрээ нэвтэрч орохын тулд одоо Google-ээр нэвтрэх юм уу, Apple-ээр нэвтрэх юм уу, эсвэл утасны дугаараар нэвтрэх юм уу гэдгийг асууж जैन тий. За Google-ээр нэвтэрчвэл амар байгаа. За нэвтрээд орсны дараагаар ChatGPT-ийн веб хэсэг маань ингэж харагддаг. За зүүн доод болонд болохоор миний аккаунт хэсэг болон за одоо зарим нэг тохиргоонуудын хэсэг харагдан. За утсан дээр бол баруун дээд болон дээрээ харагдаж байгаа. Тэгээд за setting хэсэг рүүгээ ороод за general гэсэн хэсэг дээр language гэсэн хэсэг байгаа. Бид нэр одоо нөгөө утсан дээр утасныхаа хэлийг англи байж байгаа л монгол болгоцсон байдаг ч зарим хүмүүс одоо английг ойлгохгүй болохоор за бид нар бол дийлэнх нь бол англи дээр ингээд ажиллалаа сурцсан болохоор одоо системийн хэлийг ингээ ойлгодог болохоор англи дээр байлгаддаг тий. За би монгол хэлээр л ойлгодгоо гэх юм бол эндээсээ зөвхөн монгол гэд хайж байгаад монгол хэл рүү дээр тохиргоог нь болгочих болдог. Энд монгол гэж юм тий. За монгол болгонгууд энэ би танд юугаар туслах вэ гэд ингээд систем маань ингээд тэр чигээрээ монгол хэлчихэж байгаа. За би болохоор энэ англи хэл дээр нь тавьчихъя. Болон за notification гэсэн бол ChatGPT-тэй холбоотой мэдээллийг мэйл рүү notification одоо мэдээллүүдийг авах хэсэг гэдэг энэ хэсэг байгаа. Гэсэн хэсэг байгаа. За энэ app гэсэн хэсэг дээр бүгдээрээ одоо ChatGPT-тэй холбогдоод заавалжгүй ингээд шинээр domain нэгээд эсвэл tab нэгээд олон tab зэрэг нээж ажиллах шаардлагагүй шууд энэ боломжтой одоо сайтуудыг аппликейшнуудыг шууд холбоод энэ дээр ажиллаад болчдөг байгаа. За энэ дээр add more гэд дараад үзье тий. Тэгэхээр холбогдох боломжтой юунууд нь одоо аппликейшн болон сайтууд харагдах гэж байна тий. За Canva байна. Одоо бидний энэ дээр Apple Music байна. За Booking.com байна. Одоо би заавал энэ дээр шинэ tab нээгээл Booking.com гэж ороод одоо гадагш явах чагаал тий. Будал тийц энтрээ захиалаад авах шаардлагагүй шууд холбочоо ChatGPT дээрээ одоо би тийшээ явах гэж байна Booking.com-ийн одоо source-оос ингээд ийм тийц захиалаад үг ийм холбоотой бодлоод захиалаад ийм үзүүлэлтийн газруудын мэдээллийг өгөө гэдэг юм шууд гаргаад өгчнө. За Canva-тойгоо холбочих юм бол одоо дизайн өөр юу гэдгийг постэр template presentation хийхээр бол шууд энтэйгээ холбогдоод хийчих болох нэ. За дараагийн хэсэг маань болохоор за энэ биелийн хэсэг дээр болохоор бүгдийн төлбөртэй хэсгийг ашиглаж гин үү эсвэл ямар карт толбсон байна. За эсвэл subscription унтраах уу гэдгийг энэ дээр одоо хараад хянаад явах боломжтой байгаа. За дараагийн data control гэсэн хэсэг дээр одоо бид нар ч одоо ChatGPT-гээс бараг л зөндөө юм ингээ асууж за мэдээж лавлаж одоо эсвэл зөндөө data файлууд дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ зүүн талын болон дээр recent гэд маш олон ингээ чатууд хойлдод гарч ирдэг. За нэг бөөнөр нь устгах шаардлагатай байна гэвэл энэ delete all chats гэд миний delete all дээр дарахлаар бүх чат маань шууд устна. За нэгээр нь бас бүгдээ устгах болно тийм. Нэгээр устгах гар бол одоо энэ пастаны амархан пастаны жормор гэд тэгээд энэ дээрээ дараад энэ delete гэдэг нэгээр нь одоо өссөн одоо хэрэггүй шаардлагагүй гэж үзэж байгаа хэсгүүдээ шууд устгахж болно. За дараа нь болохоор энэ parental control хэсэг байгаа. За бүгдээ аюулгүй байдлын үүднээс за эсвэл хүүхдүүдтэй хяналт тавих шаардлагатай байна гэдэг бол энэ дээр хүүхдүүдийнхээ Gmail-ийг холбочиж болдог. Add family member гэд өөрийнхөө мэйлийг бичээд за би чинь эцэг гихэн шүү. За энэ дээр хүүхдийнхээ мэйлийг бичээд за чинь манай хүүхд шүү гэдэг тохиргоогоо хийгээд өгчвөл за хүүхдээ яг ChatGPT рүү ороод яг ямар үйлдэлүүд хийж яах нийтүүлэгтээ юу асууж байгааг хянаад яваад байх боломжтой байгаа. За нотлын аккаунт хэсэг бол яг бидний мэдээллүүд харагданаа. За ингээд миний давчхон юм тохиргоонуудыг зааж өглөө. Дараа нь энэ баруун дээд болонд байгаа энэ temporary chat-ыг хүмүүс бас төдийлөн мэддэггүй. Энэ дээр дарахлаар одоо бидний асуусан эсвэл одоо үүдийн байгууллагын одоо нууц мэдээллүүд ч байдаг юм уу нэг одоо бидний ашиглаж байгаа дата файл болон ингээд мэдээллүүдтэй чинь цаанаа энэ ChatGPT-ийн цадлын source-ыг бүгдээрээ сургаад байгаа гэсэн үг шүү дээ. Бүх мэдээллүүдийг нэгтгээд тэрэн дээр нь ChatGPT ажиллаад буцаагаа биднэрт хариулт өгж байгаа гэж ойлгож болно. За энэ history болон энэ юун дээр датан дээр нэг мэдээлэл оруулахгүй. За эсвэл би нэг хувийн шин чанартай мэдээлэл ингээ асуух гэдэг нь өөрөө ингээ асуух гэж байгаа бол энэ history хэсэг дээр хадгалуулахгүй гэвэл энэ temporary chat гэсэн хэсэг дээр бичээд асуучих болно. Өнөөдрийн 15 цагийн үед цагаар ямар байх
вэ? За иймэрхүү асуулт асуугаад үзье. За энэ бол зүгээр жишээ simple асуулт шүү. За. За ингээ мэдээллүүдийг нь гаргаад өгчлөө. Бүгдээр мэдээллээ ингээ авчлаа. Гэхдээ энэ зүүн талын ийм буланд байгаа энэ recent хэсэг дээр хадгалагдахгүй, history хэсэг дээр бас хадгалагдахгүй гэж ойлгочих жишээ. За дараагийн new chat дээр дараад энэ хэсэг дээр одоо яг ямар өөрчлөлтүүд яг юу байдгийг товчгоо яриад явчих. За энэ dictation хэсэг болохоор бүгдээрээ одоо хэтэрхий олон зүйл бичихгээ. За эсвэл яг бичих юм боломжгүй машин барьж явж байгаа үед ч юм уу тий асуулт асуух шаардлагатай болоод шууд энэ dictation хэсэг дээр дараа рекорд хийгээд шууд асуучж болно. Буцаага тань руу текст хэлбэрээр хариултыг өгнө. За дараагийн voice хэсэг болохоор урьдчилаад бэлтгэсэн voice юм уу эсвэл voice дахиад адилхан хоолоогоор асуух зүйл болон лалах зүйлсээ яриад асуунгууд буцаагаад voice хэлбэрээр нь тань мэдээллийг гаргаж өгдөг хэсэг байгаа. За энэ зүүн талын нэмэх тэмдэг болохоор за файл оруулаад одоо анализ хийлгэх, summary хийлгэх, за нэгтгэл дүгнэлт гаргуулах. За create image гэвэл одоо зураг үүсгүүлэх, за зураг засварлах гэдэг юм уу те энэ дэр зурхинтай холбоотой одоо prompt авах гэвэл энэ create image хэсгийг ашиглаж болно. За deep research гэдэг нь болохоор олон төрлийн одоо нэг зүйл асуухад олон төрлийн source ашиглаад тань мэдээлэл гаргаж өгөх бол авахар бол энэ deep research-ийг ашиглана. За энэ web research болохоор зөвхөн одоо нэг веб дээр тулгуурлаад одоо мэдээлэл гаргаж өгнө гэсэн үг. За энэ дээдлийн хэсгүүдийг бол бүгдээ мэдж байгаа юм чинь энэ вебийн хэсгийг туршаад за энэ веб search Google-ийн энэ дээр гарсан хамгийн viral мэдээг гаргаад хичээтэй нөгөө нэг хамгийн viral болсон гэл одоо энэ Google үзэг юм чи одоо амар олон жилийн түүхтэй сайт байгаа шүү дээ. Тэгэхээр юу ч гаргаж ирж магадгүй. За хэрэг өнөөдрийн байдлаар хамгийн топ сэдв юу вэ ч гэдэг юм уу тэгж асуулаарай илүү нарийн гаргаж өгнө. Ерөнхийд нь ингэ асууж байгаа болохоор өнөөдрийн байдлаар одоо тренд хэсэг дээр байгаа хамгийн их тренд болж байгаа мэдээллийг оруулж өгсөн байна шүү дээ. Тэгэнгүүт нэгдүгээр мэдээлэл нь юу юм? Би улаан баяр мөрөөдөл бит хоёр дуугаад болох болгондоо би 11 настай үерөөгөө буцаж очдөг гэдэг Укагийн дууныхаа талаар мэдээлэлүүд ингээд гаргаад өгч байна. За веб source гэвэл нэг юм байна. За more гэдгээр дарахлаа Google Drive-аар холбогдсон байгаа тий. За энэ Drive дээр хамгийн сүүлд ямар төрлийн мэдээлэл ямар төрлийн файл хадгалсан бэ гэж зүгээр энэ асуугаад үзье. Тэгэхээр өгнө. За драйвер хамгийн сүүлд хадгалсан шинжилгээ сэтгэлэгдсэн файл нь to-do list байна гэдэг чинь тийм би to-do list дээр Google Sheet дээр to-do list оруулсан байгаа. За хамгийн сүүлд 5 сарын 12 13 дээр за шинжилсэн 12-нд байна гэд гаргаад ирлээ. За энэ хэсэг бол ингэ болчих. Одоо би ингэ Canva-тай холбогдсон болов шууд Canva дээр ингэ за нэг тиймний темплейт хэрэгтэй байна гэдэг энэ дээр шууд ChatGPT-ээр за та бүсгүйгээр шууд Canva-тайгаа шууд ажиллаж бас болно. За дараагийн та хэдтэй заах хэсэг маань search chat гэсэн хэсэг байгаа. За энэ дээр бүгдээрээ за би өмнө нь нэг team юмны тухай ч гэдэг юм уу за сургалтын тухай за би нэг хоолны тухай нэг асууж ирсэн да тэрний мэдээллээ нэг дахиад хараатыг гээд одоо олон чатундаас хайхгүйгээр шууд энэ search хийгээд хайчих болно. За би нэг одоо пастаны тухай асууж ирсэн да дээр тэгэх юм бол одоо юу гэдэг амархан пастаны жураг гэдэг юм шууд гаргаад ирж байна тий. Project гэсэн хэсэг байгаа. Project хэсэг маань одоо нэг ажил, нэг төлөвлөгөө гэдэг юм уу, за нэг сургалт гэдэг юм, нэг ямар нэгэн зүйлд ингээд төвлөрөөд тэрэн дээрээ ажиллах гэж байгаа бол тэр хүрээндээ л ажиллана гэсэн үг. За project яг нэг хавтас үүсгэж. За энэ хавцсан дотор ер нь яг энэнийхээ хүрээнд л ер нь мэдээллүүдэд оруулаад байвал зөвхөн одоо энэ тренинг центртэй холбоотой миний ингээ хийсэн файлууд болон за миний ажиллаж исэн одоо оруулж өгсөн сорсуудаас л их сурвалжуудаа авдаг ч юм уу. Тийм давуу талтай байгаа. Тэгэхгүй бол одоо бид олон төрлийн чатн дундаас ингээд прожект үүсгэхгүйгээ шууд үргэлжлүүлээд new chat гэдэг л хооронд нь ингээд хольж утгаад байдаг шүү дээ. Тэгж хольж утгахгүй гэсэн үг. За энэ дээр бүгд ингээд сорсуудаа оруулаад өгчнө. За энд ямар мэдээлэл оруулах юм те. За
ямар ч логогоо оруулчих. За би ингээд тренинг центрийн хаврагдаад энэ логог ашигланаа. За манай брэнд бүкийн өнгөнүүд ийм байна гэдэг өнгөнүүдээ бас оруулаад өгчвөл биднэрт ингээд мэдээлэл хийж өгтөө за энэ лого байнгын байх юм байна. За ийм брэнд бүк ийм өнгөөр л ер нь дагнж мэдээллүүдэд бэлдэж өгөх юм байна гэд. За энэ Google Drive-тай холбочих юм бол би одоо яг өөрийнхөө Gmail дээр холбосон Google Drive-аас мэдээллүүдээ яг манайчууд бас тэрэн дээр шууд анализ болон дүгнэлтүүд хийж өгнө гэсэн. За тэгээд энэ хавцаа бас ингээд зөвхөн ганцаараа биш зэрэг олон талаас ажиллаад явчих болдог. Одоо энэ линкээ копи линкээ хуулаад нөгөө хүмүүс рүү явуулаад давхар энэ хавцад бүгд бидний хийсэн бүх файл, зураг, одоо юу гэдэг ажилласан, одоо асуусан, мэдээлсэн, лавлсан бүх зүйлсүүд энд хадгалагдана гэж ойлгочих. За project setting гэсэн хэсэг дээр энэ дээр instruction энэ дээр болохоор project name гэдэг энэ манай төслийн хавцын нэр байна. За энэ instruction юу заавар зөвлөгөөгөө оруулчих болно. За би ашиглаж ажиллаа хөнгөвчлөх зорилготой бүх хүмүүст хичээл хэлнэ гэдэг ингээд instruction буюу мэдээллүүдээ ингээд сааруулад хүч хэрэгтэй. За ингээд за энэ төсөл одоо хэрэггүй гэвэл ингээд delete хийчих болно. За эсвэл энэ төслөөсөө за би болохоор owner-ын болохоор шууд delete project гэж харагдах юм байна. За бусад share хийсэн хүмүүс маань дээр бол leave project гэж за би энэ төслөөс гарлаа, энэ хатснаас гарлаа гэж шууд гараа явуулчих болно. За энэ дээр ерөнхийдөө нөгөө нэг бүгдээрээ одоо яг одоо new chat гээл асуувал за notebook ээлэн миний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өг гэдэг. За одоо энэ зөвхөн энэ хавцынхаа өрөөнд ажиллаж байгаа бол энэ хавцан дээрээ данаал чатаараа бичиж асуучна. За тэгвэл энэ харагдаж байна те энэ дотор ингээд олон төрлийн юм асууж болно шүү дээ. Миний AI-ийн талаар тэгвэл те. За одоо зөвхөн энэ хавцан дээрээ дараад асуухлаар ингээд outline юм хүрээнүүдээ гаргаад өгч хэрэгтэй. За энэ дээр зөвхөн би энэ Remini AI-тай холбоотой мэдээллүүдээ л асуугаад явчихад Remini-гээс өөр төрлийн юмтай холбохгүй гэсэн үг. За энэ notebook element талаар мэдээллүүдээ эндээс асуугаад явчихад энд бас холбохгүй ойлгож болно. За энэ зүгээр new chat гэдэг дараад асуугаад явах юм бол энэ present гэсэн хэсэг дээр чинь харагдаад явах нэ. За жоох эмзэг мэдээлэлтэй холбоотой юм асуух гэж байгаа бол энэ temporary chat гэдэг асуугаад асуучих болно. За энэ image гэсэн хэсэг дээр болохоор бүгдээрээ нөгөө зураг үүсгүүлэх болон зураг засварлах, за эсвэл зургийн prompt авах хэсгүүд энд ажиллаж байгаа. За дараа нь library гэсэн хэсэг дээр одоо бидний ингээд өмнө нь оруулж исэн зураг, за зурагнууд болон файлтай холбоотой мэдээллүүд байгаа. За одоо энд бүгдээр new chat гээд 2 3 файл дээр ажиллаж үзье. За энэ Korea маршрут гээд энэ PDF файлыг оруулчих. Тэгээд за энэ файлд би одоо энэ файлд юу байгааг мэдэхгүй байгаа болохоор бас эхлээд энэ файлд юу байна вэ гэд би өөрөө бас мэдээд авъя. Бас энэ ChatGPT-гээ бас уншууллаадах тий. За энэ файлд Солонгост аялах 6 өдөр 5 шөнийн аяллаа маршрут болон зардлын төлөвлөгөө байна. За гол агуулга нь ингээд юм өдрөөр ийм газруудаар аялах юм байна. Зардал нь ерөөхдөө ийм болсон юм байна. За нэмэлт тайлбар дээр нь ийм юм байна. За нэг анхаарах зүйл нь 2 дугаар хуудсан дээр бусааны хэсэгт өдөр 2 гэж бичигдсэн байна. Энэ нь магадгүй өдөр 5 байх ёстой алдаа шиг харагдаж байна гэд ингээд бидний дата файл би одоо хараагүй тий. Тэгэхээр ингээд мэдээлэл бэлтгээд өгч байна. Нийт зардал юм байна. Тэгэнгүүт нэг зардал юм байна гэж зардлын дэлгэрэнгүй мэрэнгүү байхгүй. За тэгэнгүүтээ ханшийг нь ийм 278 гэж авчээ гэдэг чинь. За яг энэ ханш зүв байна уу юу гэдгээ бас өөртөө мэдээлэлүүдээр ингээд чеклээд бас явуучих хэрэгтэй. За одоо ингээд зардлаа бүгдээрээ зардлын дэлгэрэнгүй гаргаад өгөө гэвчээ. Энэ 3 сая эдэн зууны өргөнд одоо яг юу багтаад яг юун дээр хамгийн их өндөр зардал гарсан марсан гэдэг нь бас харагдахгүй байгаа шүү дээ. Зардлын дэлгэрэнгүй мань гарцсан байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Өнөөдрийнхөө хичээлийг бүгд дуусгая.